Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиас 51-р зүйл иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл 51-1 иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий 5-аас 7 хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл байгуулна. Зөвлөлийг хурлын дарга тэргүүлнэ. 51-2 Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл нь хурлын бүрэн эрхэт хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй. 51-3 Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ажиллах журмыг улсын их хурл батална. Бүх шатны хурал нь зөвлөлтөй байхаар засаг захиргаа нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулгад орсон. Бүх шатны хурлын зөвлөлийг одоо хурлууд байгуулад ажиллуулж байна. Гэхдээ хурлын зөвлөл бол өмнө нь ажиллаж байсан хурлын тэргүүлэгчтэй адилхан зөвлөл биш. Хурлын тэргүүлэгчт нь өмнө нь бол хурлын хуралдааны чөлөө цагт байнгын тасралтгүй үйл ажиллагааг нь ханган ажиллах үүрэгтэй ажилладаг. Хурлын нутгийн өрөө удирдах байгууллагын шийдвэрийг бие даан гаргах эрхтэй тийм этгээд байсан. Одоо харин хурлын зөвлөл бол тийм бие даасан шийдвэр гаргах эрхгүй, хурлыг төлөөлөх эрхгүй. Зохион байгуулалтын бүтэц бөгөөд хурлаас өөрөөс нь жил бүр байгуулагддаг. Зөвхөн хурлын хуралдааны бэлтгэл ажлыг хангах, түүн дотроо энэ хуралдаанаар хэлэлцэх асуудлыг товлох, дарааллын тогтоох, хурлын хороодод хуваарлах зэрэг асуудлыг шийдвэрлэх, мөн хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэгтэй тийм этгээд байна. Бие даасан шийдвэр гаргах эрхгүй. Ер нь хамтын удирдлагын байгууллагын нэрийн өмнөөс бие даасан шийдвэр гаргах эрх бол зөвхөн хуралд өөрт нь байдаг учраас хурлын зөвлөл бол бие даасан шийдвэр гаргах эрхгүй байхаар тогтоогдсон байна. За хурлын зөвлөлийн ажиллах журмыг улсын их хурлаас баталж хэрэгжүүлээд ажиллаж байна.